Сайн байцгаана уу? Намайг Хөслөн гэдэг. Эзэнд итгэгчдийн хамгийн том найдвар бол түүний эргэн ирэлтийг угтан авч Тэнгэрийн хаанчлалд өргөгдөх явдал юм. Их суурил эхэлсэн болохоор эзнийг угтан авах нь туйлын яаралтай хэрэг болоод байна. Шашны ертөнц Библийн энэ үгэнд үндэслэдэг. Галилийн ирчүүд ээ, яагаад та нар тэнгэрүүд ширтэн зогсно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр рүү аваачигдсан энэ Есүс тэнгэр рүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно. Тэд эзэн Есүс амьсныхаа дараа сүнслэг биеэр үйл хөлөглөн тэнгэрт гарсан учраас мөн л сүнслэг биеэр үйл хөлөглөн бууж ирнэ гэж үздэг. Тэд бүгд эзэн Есүсийн сүнслэг бие тэнгэрээс үйл хөлөглөн буун ирж тэднийг Тэнгэрийн хаанчлалд аваачихыг харахаар хүлээж байгаа. Гэхдээ тэд инглээгээд эзнийг үнэхээр угтан авч чадах уу? Итгэгчид яагаад эзэн Есүсийн үгэнд бус Тэнгэр элчүүдийн үгэнд үндэслэн эзэнд итгэж түүнийг угтдаг юм бэ? Эцсийн эцэст хэн эзэн бэ? Хэн бурхан бэ? Эзний эргэн ирэлтийг угтан авах чухал асуудлын тухайд бид эзний үгэнд итгэх ёстой юу? Эсвэл Тэнгэр элчүүдийн үгэнд итгэх ёстой юу? Миний сая иш татсан үгийг Тэнгэр элчүүд хэлсэн нь тодорхой. Тэд эзэн Есүсийг явсан шигээ л эргэж ирнэ гэж хэлснээс биш өөр юу ч хэлээгүй. Эндээс бид эзнийг сүнслэг биеэр эргэн ирнэ гэж баттай хэлж чадах уу? Эзэн Есүс ингэж хэлсэн. Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр дэх тэнгэр элчүүд ч хүүч мэдэхгүй. Зөвхөн эзэгэл мэднэ. Тэгэхээр эзэн яаж эргэж ирэхийг тэнгэр элчүүд яаж мэдэх юм бэ? Үүнийг бодож үзвэл тэнгэр элчүүдийн зөгнөл зөв байж чадах уу? Эзэн Есүс өөрийгөө сүнслэг биеэр эргэн ирж хүнд харагдана гэж хизээч хэлээгүй. Харин ч тэр хүний хүү Сүйд залуу болж ирнэ гэж удаа дараа хэлсэн. Жишээ нь аянга зүүнээс захилж баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн ирэлтэнч мөн тийм байх болно. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл захилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Шүн дөлөөр хашгирах дуу гарч хараач Сүйд залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа гэлээ. Эзэн Есүсийн зөгнөлд үндэслэн бид эзэн эргэн ирэхдээ хүний хүү болж бие махбодтой болоод гарч ирж үннийг илэрхийлэн ажиллаа хийж бүлэг хүмүүсийг аварч ялагчд болгохын тулд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэрээр хаанчлалын сайн мэдээг дэлхийн бүх улс оронд түгээнэ. Ингэснээр Бурхны хаанчлал газар дээр биелэлээ олно. Бурхан ажлаа хэрэгжүүлэхээр бие махбодоор гарч ирж Сатан болон дайсны бүх хүчийг ялж газар дээр хаанчлалаа байгуулна. Энэ нь Бурхны агуу хүч чадал, мэрэгэн ухааныг бүрэн илчилдэг бөгөөд Бурхан ингэж алдар суугаа олж авдаг. Гэвч хүмүүс Бурхны ажлын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд өөрсдийн үзэл төсөөлөлтөд найдан эзэн Есүсийн эргэн ирэх арга замыг хязгаарлаж түүнийг сүнслэг биеэр ирнэ гэж боддог. Тэд түүний сүнслэг бие үйл хөлөглөн бууж ирэхийг харах үедээ л түүнийг хүлээн авна. Энэ бол үхэлд хүргэх алдаа юм. Түүний сүнслэг бие ирэхийг харах үедээ хүмүүс өөрсдийгөө эзнийг угтан авлаа гэж бодохч үнэн дээр гай зовлонтой тулгарх болно. Энэ нь Томас эзний сүнслэг бие өөрт нь үзэгдэхийг харсантай яг адилхан. Тэр үед л Томас итгэж "Миний эзэн, миний бурхан" гэж хэлсэн. Эзэн Есүс түүнийг сайшаагаагүй, харин ингэж хэлсэн. "Чи намайг харсан учраас надад итгэсэн. Хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэйе."
Эцсийн өдрүүдэд эзэн хүний хүү болж бие махбодтой болоод шүүлтийн ажлыг хийхийн тулд үннийг илэрхийлж байна. Хэрвээ чи үүнд итгэхгүй, хүлээн авахгүй, харин эзний сүнслэг бие үйл хөлөглөн бууж ирэхийг харах хүртлээр хүлээн гэж зүтгэвэл эцсийн өдрүүдэд бурхнаар авруулах боломжоо алдна. Эзний сүнслэг бие бууж ирэх цаг нь бурхны шүүлтийн ажил дуусаж, бурхан сайныг шагнаж мууг шийтгэх цаг байх болно. Тэр нь илчлэл номдох зөгнөлийг биелүүлнэ. Харах тун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Тэр үед хитрхи оройтсон байх болно. Тэр үед хүмүүс уйлж, шүдээ хавран, цөхрөнгөө барж, цээжээ дэлдэх болно. Нэг хэсгийг уншицгаая. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Олон хүн миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад. Гэвч Есүс Тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үе чинь зөвхт байдлын нар олон нийтэд үзэгдэх цаг байх болно гэдгийг би Есүсийг дагдаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрт хэлхийг хүссээр байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл тогтлон мөч байж болох юм. Гэсэн хэдий ч Есүс Тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь Бурхны удирдлагын төлөвлөгөөний төгсгөл тунхаглагдсан цаг үе. Бурхан сайныг шагнаж ёр юмг шийтгдэг үе байх болно гэдгийг чи мэдэх ёстой. Учир нь хүн тэмдгийг харахаас өмнө үнний илэрхийлэл байх үед Бурхны шүүлт дууссан байх болно. Үннийг хүлээн авдаг, тэмдгийг ирж хайдаггүй, улмаар ариусгагдсан хүмүүс Бурхны сэнтийн өмнө хүргэгдэж, бүтээгчийн тэвэрт орсон байх болно. Цагаан үл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ хэмээн итгэсээр байдаг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг. Харин хатуу шүүлтийг илэрхийлж, ам болон үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор иргэн ирэх үедээ л тэдэнтэй тооцоо бодно. Энэ хэсгээс бид махбод дахь эзний илрэлт ажлыг хүлээн авахын оронд эзэн үйл хөлөглөн бууж ирэхийг л хүлээдэг хүн бүрийг гай зовлон хүлээж байгааг харж болно.